Монгол Харума Фужи сургуулийн логонд агуулгадах зөв гурвалжин нь эрч хүч, тогтвортой байдлыг илэрхийлнэ. Фужи уул Япон улсын бэлэг тэмдэг болсон Фужи уулын дүрсээр Харума Фужи хэмээх нэрний Фужиг дүрсэлсэн байна. Нарны дүрс. Шинэ Монгол сургуулийн логонд агуулгаддаг нарны дүрсийг оруулсан нь Шинэ Монгол Харума Фужи сургууль нь тус сургуулиас ихтэйг илтгэхээс гадна их наран улсыг илтгэдэг. Галын дүрс. Соён бүсгээс авсан галын дүрс нь дэвшин дээшлэх мандан бадархыг бэлэгшээдэг. Гурвалжны талуудын хүрээнд дотор Шинэ Монгол Харума Фужи ерөнхий боловсролын сургууль гэсэн үгсийг бичих ба гадаадд хэрэглэх тохиолдолд англи болон япон хэл дээр бичнэ. Тугны дэвсгэр өнгийг сонгохдоо эв нэгдэл инх таймныг биелэгдэн цагаан өнгөөр сонгожээ. Шинэ Монгол Харума Фужи сургуулийн урья үг. Сурагчид сурах арга барилыг эзэмшиж чадвал амжилттай суралцна. Үүний тулд эвлэлхийлэгч байх ёстой. Сурсан мэдлэг, олж авсан мэдээллээ сайтар эргэцүүлэх аваас бүтээгч болно. Бүтээлч хүнд мөрөөдөл, тэмүүллийн жигүүр ургуулбаас амжилтын эзэн болж улмаар дүүлэн нисдэг. Дэлхийн боловсролыг эзэмших Монгол иргэн гэдэг нь манай сургуулийн хөтөлбөр олон улсын жишгт нийцсэн байхыг илэрхийлнэ. Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монгол сургууль гэдэг нь манай төгсөгчид дэлхийн аль ч их сургуульд олон орны хүүхэд залуустай мөр зэрэгцэн амжилттай суралцах чадвартайг илэрхийлнэ. Үүсгэн байгуулагчид маань сургуулийн эрхэм зорилгыг тодорхойлохдоо үг бүр нь бидний төгсгөж гарахыг зорж буй төгсөгчдөд байх цог чадамжийг бүрэн тусгахыг зорьсон. Амьдралын ухаантай, авьяас бэлэгтэй, ариун шударга, агуу мөрөөдөлтэй, алдар нэртэй, амжилтын эзэн, элбэрэл инэрэлтэй, эрүүл чирэг, эвсэг хамтаж, эрмэлзэл дүүрэн, эрдэм чадвартай, их оронч Шинэ Монгол иргэнийг төлөвшүүлнэ. Монгол-Япон олон хүний өвөөмөр тусламж, хичээл зүтгэлийн дунд байгуулагдсан сургуулийнхаа эхэлсэн цаг, туулсан түүхийг Шинэ Монгол Харума Фужи сургуулийнхан бид үеийн үед бахархан өтсөв. Бусдад туслах, талархах сэтгэлээс аз жаргал үүддгийг санаж өрөөлд аз жаргал бэлгэлэн өөрийн аз жаргалыг дархалж явсав. Дэлхийд үнэлэгдэх Монгол иргэн болж төлөвшөхийн тулд зүрх сэтгэл, оюун ухаан, бие бэлрээд ажиллан өөрийгөө хөгжүүлсв. Агуу түүх бүтээсэн эцэг өвгөд амжилтын эзэн болсон номын ахан дүүсэд эдэлж шударгаас хүн байгалийн шүтэн барилдлага, хүмүүн төрлөختний эв нэгдэл, инх тайныг эрхэмлэн Монгол улсыг цогцлоосов. Сургуулийн үзэл санаа нь багш ажилчид сурагчдын хүсэл тэмүүллийг бадрааж төлөвшил хандлагыг тодорхойлж ирээдүйн зорилго зорилтыг чиглүүлдэг байна. Мөр бүхэнд нь үүсгэн байгуулагчид болон багш нарын сэтгэл шингэсэн үгстэй манай сургуулийн сүлд дууны үгийг соёлын тэргүүний ажилтан Дэган Очирт аяыг урлагийн гавь зүтгэлтэн гэ инх баярнаар бичжээ. Нараар өглөөг илэрхийлсэн өглөөнөөс эхлээд эвлэлхийлэгч байна. Илхийгээр өдрийг илэрхийлсэн өдөржин эргэцүүлэн суралцсан. Ирээдүйн маргаашийг илтгэн амжилтын эзэн болж дүүлэн нис. Дахилт нь алсын харааг илэрхийлнэ.